Сайн уу манайхан Ирландын Даблин хотоос мэдчилж байна. За энд ирэхдээ юу бэлдэж ирэх вэ гэдэг дээр бяцхан туршлагаас аваалцъя. Нэгдүгээрт та 3 шонтой хуургагч заавал авчрах хэрэгтэй. Бүх залгуур нь 3 шонтой. Хоёрдугаарт эндхийн ус нь нэлээд хужир ихтэй хатуулагтай учраас ус унаад, баг зэрэг арсан дээр юм гараад гиз гүйлгээд идэм байлээ. Тэгэхээр гизний ашигтай бактери, витамин D, C гэх мэтчлэн өөрийнхөө уудаг ойр зуурын витамин, эмнүүдээ, за мөн түнчлэн хайр сарчилгааны бүтээгдэхүүнүүд, үс хуухны чийгшүүлэгч аваад ирвэл хэрэгтэй юм билээ. За үсний эндүү сэнсэ битгий мартаарай. Миний хайр сэмзэг болоод ч тэр юм уу гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь эндээс ямартай ч сонгохгүй юм байлээ. Тэгэхээр Монголоосоо эргэж захиж авч байгаа учраас нэгэнт та өөрөө ирж байгаа дээрээ маш сайн бэлдээд ирээрэй гэж хэлмээрээ. За хувцлалтын тухайд бол би өвөл 2 сард арай хүүдэн байхад ирсэн учраас өвлийн хүртэгтэй хавар намрын готалтай ирсэн. За тэгээд цуг, бальтоо, носон цамцнууд, дулаан хувцас аягүй сайн бацааж ирсэн. Цаг агарын хувьд ихэнхдээ салхитай, бороотой, үл эрхэг байдаг. Гэхдээ бас мэдээж нарлаг дулаахан өдөр байлгүй яах вэ? Ер нь бол өвөлдөө хөөдрээд ихэнхдээ хавар намрын улирал шиг байдаг гэж бодцоход болно доо. Зун нь маш богинохон 1-2 өдөр халаад дуусчдаг гэсэн. Тэгэхээр палаж, шорт, майк төдийлэн хэрэггүй л болов. Маш их салхитай байдаг учраас зондог гэхээсээ илүүтэйгээр малгайтай замц, малгайтай гүрдэг. Малгаанууд хэрэг болт юм байлээ. За тэгээд мэдээж эсхий тавжиг, ноос оймс. За тэгээд надад хамгийн чухал нь бол ойрын хэрэглээний зүйлсээ л маш сайн бэлтгэх нь чухал санагдсан. Дараа нь каргогоор авах гэхээр ам руу ордог бүх төрлийн зүйлсийг хордог. Зарим каргонууд гоо сайхны бүтээгдэхүүн авахгүй гэх мэтчлэн асуудлууд тулгараад байдаг учраас нэгэнт өөрөө ирж байгаа дээрээ өөрийнхөө хэрэглээний зүйлсээ маш сайн бэлдээд ирээрэй гэж зөвлөмөрөө. За тэгээд нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол мэдээж ирээд Ирландын боловсролын төвөөс мэдээлэл аваарай.